Ста. За янзын сайхан агаалт ирлээ. Өнөөдөр гадаа хасах 26 хэмээн юм хүүтэн өдөр байна. Тэгээд ирсэн өчр маань ямар өчртэй вэ гэхээр ард баригдсан байгаа. Boyd Construction компани барьсан 170 м2 3 өрөө нэг автомашины гаражтай юм сайхан хаусыг бүдрээ хамт орж танилцъя. Яа агаар бол өстой янзын юм байна энд. За энд ингээд автомашины гаражтай. Ингээд машин маань ингээд орж ирээд 24 м2 ийм гаражийг эндээ шийдээд өгсөн. За доороо л ингээд ийм 4 том цонхтой. За үнэхээр гоё байш юм аа. Өөдрөө ордог хэсэг 60 м2 ийм террасыг ингээд ийм өндөрлөг газар ингээд шийдээд өгсөн. Урагшаа шууд байгаль руугаа харах ийм сайхан үзэсгэлэнтэй байгалыг харах боломжтой ийм сайхан террасыг шийдэж өгсөн байна. За энэ террас маань одоо ингээд яг байрныхаа уртлын хэсгээр ийм П хэлбэртэйгээр тойрог учраас зуны цагт агаар салхинд гарч мах шаарж цагийг өнгөрөх боломжтой юм сайхан том саруулхан террасыг шийдэж өгсөн байна. За ингээд үүдний хэсэг бол үнэхээр гайхамшигтай голын сүйдэрч буюу сарвчийг ингээд шийдэж өгсөн. Torx брендийн одоо хасах 60 градусын хүүтэнд төсөвтэй юм Орос одоо Torx брендийн юм хаалга байна. Энэ хаалга бол үнэхээр одоо сайн хаалга. За метр 20 өргөнтэй юм том хаалга байна. За бид нар үүд рүү орж үзье. За үүдэндээ бас ийм гоё ингээд ийм хувцсны шкаф байршуулах, үүдэнд хутлаа ингээд тайлаад ингээд орох боломжтой ийм саруулхан коридор хэсэг бас шийдэж өгсөн байгаа. Давхар хаалгатай. За ингээд хаалгаар ингээд ороод ирчин. Шууд зочны өрөөнд орж иж байгаа. Зочны өрөө маань бас ийм саруулхан гоё шийдэлтэй хийгдсэн байгаа. Зурд байрлал ингээд буудан байрлах хэсэгтэй. Айл нь ингээд ороход бэлэн болцсон хаусыг танилцуулж байна. Баруун талдаа нарны одоо жаргаж байгаа хэсгийг харах боломжтой. Урд талаасаа өдрийн сайхан нар тусч орж ирнэ. Энэ саруулхан том цонхыг шийдэж өгснөөр илүү гоё саруулхан орчин бүрдүүлж байгаа. Та бүхэндээ танилцуулж байгаа байшин маань одоо зочны өрөөний хэсэг бол үнэхээр том саруулхан одоо орчинтой юм том өрөө байна. За ингээд нийтдээ 3 өрөө, нэг автомашины гаражтай, ийм ажлын өрөөтэй юм хаус байна. За энэ манай Boyd одоо Construction компани энэ байшинг бас барьсан инженер залуу маань Түмэн цагаан байна. За энэ байшингийн одоо онцлог давуу талууд одоо юу байна? Ямар инженерийн шийдлүүдийг бас энэ дээр. За яг энэ байшингууд манай яг одоо өмнө ажилласан байшинуудын онцлогийг бодох юм бол таацны хувьд өндөр 330 таацтай байгаа. Тэгээд дулаан адагл байхгүй пассив чанарын хандсан ийм байшингууд байгаа. Нэг давхартай том орон зай буюу 60 квадратыг тэр чигээр нь ингэж зочны өрөө галт таваа хэсэгт нь оруулж өгсөн ямар нэгэн өрөө гаргаж өгөөгүй. Цэлгэж байгаа хүсэлтийн дагуу. Орж ирэхэд нэлээд тийм сайхан цэлгэр байгааз. Өндөр таацтай нэлээд дутуу хана байхгүйгээр ерөнхийдөө том орон зай шийдчихсэн. Галтгоо нь бас тусдаа гэдэг бас юм. Тийм ер нь одоо нэг хүмүүс чинь ихэнх хүмүүс ингээд галтгооны шийдлийг тусад нь хийгээд зочны өрөөгөө ингээд үргэлж бишээр ингээд тусад нь хийж өгч байж. Тэгээ мэдээж хайлав доорс буюу орс чанарын юм ухаалагч хоочтой хаалгыг бид нар тавьж өгсөн байгаа. Мэдээж хүмүүсийн төвшөрсөн тохиолдолгүй юм оч халаагаараа тавьсан байна. Нойлын тоноглолын хувьд болохоор одоо Aro брендийн угаалтуур, суултуурыг хүн тавьж өгсөн байгаа. Нэг шийдэл нь болохоор 0 дотроо юм цонхтой учраас харахгүй биш гэгээлэг байгаад гац. Тийм үү. Энэ хаалга дүрэнд ухаалаг ингээд. Тий одоо бид нар хүмүүс ингэдэг нь хүмүүс ч одоо нэлх хүүхдтэй, жоохон хүүхдтэй энэ хил гарчлаа, тий энд тоож мож гар улаа уурчлаа гэдэг. Энэ болохоор ийм ухаалагч хожиг яваад байгаа. Сүлд гарч ирсэн. Ингээд хаахад ямар нэгэн зөвлөм онгооход буцаагаад нэг говц гэгээд гэдэг юм уу тийм байхгүй. Тэгээд юм байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүс нь илүү амар хэрэглэн амарч байгаа юм. Саангууд өөрөө ингээд. Тий чойжлогчтой юм шүү дээ. За тэгээ яг энэ айл дээр бас нэг илүү хүмүүс өөртөө манайха захиалагчийн хүсэлтийн дагуу одоо царс модоор яг цэвэр царс модоор шатыг өөрсдийн хүсэлтийн дагуу ингэж хүмүүс хийж өгсөн. Энэ бүр царс мод. Тий цэвэр царс мод гэсэн үг. Тэгээ түрүүн ямар гоё мод юм бэ гэж харж ирсэн. Тий энэ бас яг гоё л байхгүй. Яг өөртөө яг өөрөөр нь одоо энэ дээр одоо яг ингэж зүгээр хийж өгсөн царс цэвэр царс модоор хийж өгсөн. Илүү байгалийн. Тий байгалийн байгаа байхгүй. За хоёр давхарлаа хоёлаа гараад тий. За царс модон дээгүүр алхна. Ер нь царс модын давуу тал маань бороо шороо гэдэг юм уу ямар нэг юм байл хэвээ алддаг байхгүй. Тэгээ хатуулт шанар сайн байдаг. Эрүүл мэндэд тий эрүүл мэнд тий ямар нэг хорон хөл байхгүй. Сүлжиж хатаалахтай гэсэн үг өдөр чи явж байгаа шээ. Энэ хоёр давхрынхаа нойлынхаа хувьд бол яг аахгүй нөгөө нь хайлаад доосаа дотор цэвэр модон цагаан алгууд. Доторх тоноглолын хувьд болохоор Америкийн стандартын суултуур, Америкийн стандартын
брэнд гэсэн үг те. Америк стандартын гэсэн тосгоор байж, дүүш байж, холигчууд нь бүхмүүд нь байж. Энд чи одоо түрүүн нэг ажлын өрөө гэдэг. Анх шийдэл нь бол ер нь гоцны өрөө шийдэл нь бид нар зурцсан байгаа. Яг яач ч гэж бодно ажлын өрөө тийм ээ. За энэ айлдаа бид хүн бас герман обог энэ айлд хийж өгсөн байгаа. Энэ герман обог маань яадаг вэ гэхээр угааж хэрцгээд ямар нэгэн тол болохгүй эдлэгээ сайн даана. Одоо ийм чанартай обог хийсэн байна. Тэгээд хоёр давхар дээр нэг онцлог юм байгаа хэрэг. Хоёр давхрын террас үе балкон гэсэн байгаа. Энэ маань ухаанда гадаа байгаа учраас энэ дээр болохоор хар мод ашигласан ба. Тэнд царс мод байсан. Энэ бол хар мод. Энэ хар мод маань ядаа өөр хэрнээ бороо шоронд модууд одоо нарс модууд ингээ хэвээ алддаг. Энэ болохоор ингээд хэвээ алдахгүй энэ дээр сайхан ширээ сандал суугаад ингээд харчныг харах юм бол харагдцалтай гоё яваад байгаа зү. Харин энэ дээр дан модон ингээд бас өнгөний зохицол гоё шийдсэн. Хүмүүстээ бас ингээд нэг жоохон тайван амгалантай нэг гоё орчиг үүсгэж өгөх. Өдөр өөртөө ингээд товчлтын нэгээд ингээд өгөх юм байна. Та одоо анзаарсан бол энэ маань газрын хэвгүй газар баригдсан байгаа. Бид энэс өндөр талдаа гаражин шидэд өгсөн байгаа. Мэдээж манай нэг үндсэн хийцэл буюу төмөр каркадсан суур байж байгаа. Төмөр шугав суур байж байгаа. Макийн 37.5-ын блок байж байгаа. Тэгээд нэг давхар нь буюу энэ давхар маань 30-ын гавтан нөгөө онцлог нь болохоор энэ дээд талдаа болохоор шүршдэг хөөс модын эзэл байж байгаа. Энийхээ дулааныг бид нар шүршдэг хөөс дулаалгаар ингэ дулаалцсан байж байгаа. Тэгэхээр дулаан алдагдал байхгүй. Нэгдүгээрт нь 30-ын гавтан хоёрт нь модын эзэл учраас мэдээж дээврээс өгч байгаа хүүтаагаар байхгүй мод учраас хоёрдугаарт манай нөгөө хийдэг технологи буюу шүршдэг хөөс дулаалгаа хийж байгаа учраас та нар орж ирсэн бол халуун байгаа даа. Харин аюу халуун байна. Энэ айл маань ингээд харагдсан хувьд ийм гоё учраас одоо ингээд паар бол бид нар нэг тавих шаардлага байхгүй. Одоо ингээд 22 градус гэж зааж байна. Одоо зүгээр л өөртөө байгалийн аргаар л яваад гэсэн. Бид нар энийг ингээд унтраач болж байгаа. Тэнгүүд энэ л одоо ингээд 22 зааж байхад энэ өөрийн температур араараа халаад байгаа байхгүй. 22 заагаад гэсэн. Тэгэхээр дулаан алдагдал ямар нэгэн байдлаар байхгүй нэ л гэсэн үг гэж байгаа юм байна. Захиалагч нар маань ер нь бас өөрсдийнхөө санааг бас ингээд тусгах гэдэг бол аюу давуу тал байдаг шүү дээ. Үтсний өрөөгөөс захиалагч өөрсдөө шийдээд ингээд юм дэ зурцтай оруулъя гэдээ оруулсан юм. Манай компани даваа тал чинь бид нар өөрсдөө зураг зурна. Зургийнхаа дагуу архитектур төлөвлөж өгнө. Тэрний дагуу бид нар хийж гүйцэтгэж байгаа. Тэгэхээр яг хуу захиалагч Void Construction гэдэг хамтрал ерөнхийдөө энэ сайхан байшингийн төлөвлөлт нь гарч иж байна. Бид нар мэдээж талбай дээр ярилцсан бол байна те. Тэрийг бол тухайн үед нь ярилцсан явчихна. Ер нь захиалагч хүсээд манайхан зургийн дагуу архитектур зурж өгөөд бид нар энэ байшин босцсон байна гэсэн санаатай байгаа те. За энэ бол ингээд автомат удирдлагатай гаражийн хаалга байгаа. За эндээсээ одоо бид хүн автомашин бол ингээд дулаан гаражтаа оруулахад бол автоматар хаалгангоо гэдэж. За энэ дотроо бас ингээд дулаан байх үүднээс хоёр захлаа хаалгаврыг бас шийдчихсэн байгаа учраас энд маш дулаахан. Гараж бол одоо маш дулаахан юм одоо 24 м квадрат талбайтай юм гараж шийдчихсэн байна. За гаражийн ард талд бол бид ингээд ийм үйлслийн өрөө гэж ярьдаг тий. Одоо тухайн байшингийн маань гол амин зүрх болсон одоо үйлслийн өрөө энэ дотор байрлаж байгаа. За ийшээ орох юм бол одоо нөөцийн сан маань байж гин гүний удаагаас одоо 500 литрийн нөөцийн усыг ингээд татаж авдаг. За энэ гүний удаагийн ноцоос нь байж гин. За энэ бойлор нь байж гин. Одоо халуун усыг бойлороор халааж одоо ингээд өөрхийнхөө халуун усны хэрэгцээг ингээд хангачна. За тэгээд одоо энэ гүний удаагийн маань гаргалаа эндээ байрлсан учраас одоо ямар нэгэн хөлдөж гэмтэх одоо ямар ч аюул байхгүй. Илүү найдвартай юм одоо гүний удаагийн ноцоосыг ажиллуулах боломжийг одоо бүрдүүлж өгч байгаа маа. За мөн энд одоо ингээд байшингийн 380-ын тогны шийд маань энд байрлаж байгаа. Тийм учраас эндээс одоо бүх одоо хэрэглээнийхээ цахилгааныг эндээс хангадаг гэсэн үг. За мөн үйлслийн өрөөг эдэж дулаахан нөөцийн сав ус мус байдаг учраас одоо цахилгаан халаалтыг бас энэ дотор шийдэж өгсөн учраас энэ дотор ямар нэгэн хөлдөлт явагдана гэсэн ойлголт байхгүй. Ийм дулаахан бас ийм үйлслийн өрөө байна. За энэ дотор бол одоо ингээ 20 градусын юм дулаан байж байгаа үйлслийн өрөөнд дотор. Хаалгаа хаачих юм бол тэгэл дээш өсөөл явна 25 хүртлээ. Ингээ бас явнаа. Автомашин бол ингээд засмал замаар шууд ороод ирэх боломжтой. За тэгээ энэ байшингийн маань гадна талыг бол та бүхэн харж байгаа. Өнгөний зохицол бол хөрөнгөтэй ингээ шийдэж өгсөн байгаа. За мөн Макийн 37.5-тай блокоор баригдаж гадна талд нь 10 см-ийн дулаалгын хөөс давхар явдаг учраас дотор бол ямар нэгэн дулаан алдагдaltaй байхгүй. Дээврээсээ дулаан алдахгүй, шалнаасаа дулаан алдагдахгүй ийм сайхан одоо амьдрах орон сууцыг та бүхэн Void Construction компаниар бариулаарай. Өшөө олон бас Void-ийн одоо хийсэн барилгуудыг та бүхэндээ бас шатраатай бас ингээд видеороо танилцуулаад явнаа гэж бодож байна. За ингээд хамт байсан та бүхэндээ баярлалаа. Манайхыг сонгон үйлчлүүлсэн бүх захиалагч нартаа баярлалаа. Void
Construction